өрөөдөрөө мистик хүүг харадуулаарай энд тэндгүй инээд бэлхэж эрхэмнэн хүүхдүүд баялан энэ бол мөнхийн хотхон эргэлэг бидний дотны найз хүүхэд бүрийг хайрлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадам тоглох дуртай би зүв амьдрал зүв хүсэл зүв бүхнийг бид түгэн бид бол ханы хүүхдүүд хаан улсыг ихмээгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон бидний найзууд мөнхийн хотхон итгэж найзууд мөнхийн хотхон үргэж хамтдаа тэрийг хатаа нэстэггүй нааш ирж юм гоо шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотыг хичээ тийм байна ямар гоё юм бэ Мөнхийн хотын нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Найзууд та нар дэлгэцэндээ төхөөд суугаарай. Учир нь гэвэл өнөөдрийн Мөнхийн хотынд маань 3 шинэ найз маань ирсэн байгаа. Энэ 3 маш сонирхолтой 3 ах トゥ с. Ингээд найзуудтайгаа танилцъя. Нэрээ хэлээд, насаа хэлээд, бас аль сургууль, хэдгээрийн сургууль хэлээд манай үзэгч танилцуултад танилцаарай. Та гэж чамаас эхлэх хамгийн багаас нь. Мама гүлэн гэдэг би далайн хэлтгүүл сургуульд сурдаг. 4 яа ангид сурдаг. 4 яа ангид сурдаг. Хүүх, чи хэдэн настай? 8 настай мөртлөө яаж 4-р ангид орсон юм? 5 настай. Оо, 5 настай сургуульд орсон. Ямар мундаг хүүхэд вэ? За, дунтах хин гэдэг вэ? Намайг Бэлгүүн гэдэг. Би 8-р ангид сурдаг. Далайн хэлтгүүл сургуульд сурдаг. Чи хэдэн настай вэ? 12 настай. 12 настай. Хүүх, бас 12 настай 8-р ангид сурдаг гэж юу? 12. Хэдэн настай сургуульд орсон бэ? 4 настай. Хүүх, 4 настай орсон биз дээ. Хүслэнгээс 1 нас авдаг байхдаа сургуульд орсон биз тий? Ста мундаг юм аа. За тэгвэл том ахтай танилцъя. Намайг Амар Тайван гэдэг. Би 13 настай. Далайн сурдаг 8-р анги. Хоёр ангид бага ангидаа нэг ангид хамт орсон юм уу? Тий. Тэгээд 5-р ангиас 2 өөр тийш. 2 өөр тийш яаж салав? Өөрөөр ангид орсон юм уу? Тий. Өөр ангид орсон. Яг л өөрөөр ангид орсон юм. Бэлгүүний юуны ангид сурдаг юм? Англи хэлнээс. Амра. Математикийн сонгоо юм уу тий? Хөөх, бэлгүүний чи ингэж англиар чадах уу? Чадна. Тэгвэл чи англиар өөрийгөө танилцуулаад үзүүлээч. My name is Bilgun. I am 20 years old. Баярлалаа. Чи бас чадна гэсэн англиар танилцуулж, та тэгвэл чи өөрийгөө танилцуулчих. My name is Хлэн. Чи ингэж англи үсэг мэдхүү? Тийм үү? Англи ус үг цагаан толгой хэдэн үсэгтэй байдаг вүлээ? 26 үсэгтэй. Чи бүгдийг хэлж чадах уу? Тэгвэл чи хэлээд үзэж чадахгүй. Үзье. A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z. Баярлалаа. Төвдөө баярлалаа. Ямар мундаг юм бэ? Чи англи сар хэр удаж байгаа? Нэг 3 сар. 3 сар болсноо. Мундаг юм аа. За хүүхдүүдээ өнөөдөр бүгдээрээ ах トゥ усын тухай ярилцах байхгүй юу? Ингээд том ах Амраагаас асууя. Ер нь дүүнэртэй ах ямар байдаг вэ? Гоё. Өнөртэй гоё. Юунд гоё идэв? Яг тэ хамтаа цагийг өнгөрүүлнэ. Аха. Ингээд хүслэнэ. Чи ах нартайгаа юу хийх туртай вэ? Хөл бөмбөг тоглох. Хөөх чи юм жоохон байж ах нартайгаа хөл бөмбөг сайн тоглож чаддсан юм уу? Би л чамайг хөл бөмбөг тоглоход дийлэгчдэг байх гэж боддоо дина. Тийм үү. Юу н хүслэний хэр зэрэг хөл бөмбөг тоглодог вэ бэлгүүнэ? Айгүй сайн тоглодог. Яаж? Намайг дорхны ураа гарч. Тийм үү? Яаж хоорд юм бэ? Өөртөө шааруулж байгаа л эргүүлэг гарч. Тийм үү. Хин хамгийн сайн гол оруулах уу? Би. Том болохоор сайн гол оруулдаг ах тийм ээ. Би нэрээ захиа. Захиа бичиж ирсэн. Ямар захиа? Хинт зариул захиа бичсэн. Хайхнартаа. Ханартай зориулж дүүн захиа бичиж ирсэн гинэ. Та хоёр бас захиа бичиж ирсэн үгүй юу? Тийм үү? Хөөс та гоё болж энэ. За тэгвэл хүсэж чиний захиа гэж уншиж идэх үү? Уншиж болох уу? За
тэгвэл чи өөрөө мундаг юм чинь найзуудаа уншаад үзүүлчих. Юу битсэн одоо би бас их сонсомоор байна. За ингээд зүйтэй ингэж харж байгаа шүү. Намайг Хлөн гэдэг би 8 настай 2 ахыгаа хүндэлдэг. Миний хувьд 2 ах сайн найзлан үргэлж хамт тоглож бараг байн хамтаа байдаг болохоор их сайн ах нарлаг санагддаг. Би 2 ахтай үнэхээр их хайртай. Би заримдаа ах нарыг ба хамт байж чаддаггүй. Баярлалаа. Зүүн хоёр тайртай. Тэгэд 2 ах маань надад сайн найз шиг байдаг гэж штэ. Гой санагдаж байна. Дүүгийнхэн цагааг сонсон ч ямар санагдсан. Амраа ямар санагдаж байна. Сэтгэл хөдлөл гойно. Дүүн ер нь та хоёрт юу хийж тасалдаг вэ? Та хоёрыг баярлуулдаггүй. Хүслийн хөвгөлтэй юм шиг санагдаад байна надад тий. Заримдаа аюу инээд хөвгөлтэй байхаас гоё хата тийм ээ. За тэгвэл бэлгүүний чиний захиаг чинь сонсдог хөө. Манай мөнхийн хотгонд анх удаа ингэж хүүхдэд захиа бичиж ирж байна. Намайг бэлгүүн гэдэг би айлынхаа доороос 2 дахь нь манай ах нарыг амар тайван манай ахыг амар тайван дүү Хүслүн гэдэг би ах болон дүүдээ хайтай бид нар хоорондоо их нөхөрсөг бид 3 нэгэндээ их тусалдаг. Би ах дүү хоёроо цуглаандаа авчирсан. Бид 3 цуглаандаа их олон найзтай. Хүслүн манай гэрийн ирэх бас баг. Миний ах бид ямар нэг юм авах үед тэнцүү хувааж авдаг. Миний ах надтай цуг хичээлд орсон. Миний дүү 5 настайдаа сургуульд орсон. Би 4 настайдаа орсон. Миний ах 5 настайдаа сургуульд орсон. Миний ах ажилсаг, миний дүү үгэнд маш сайн ордог. Бид гэрээ сайн цэвэрлэж хоолоо сайн идэг. Баярлалаа. Ямар гоё захиа бичээвэ тийм ээ. Ах нь их ажилсаг гэж юм. Дүүн харин юу гэсэн бэлээ? Үгэнд нь сайн ордог ч ах нараа үгэнд. Мундаг байна, сайн байна. Бас их дүүн их ирэх. Бас ямар гэлээ? Багна. За, энэ та 3 сая хамт ямаа хувааж иддэг, бас бие биендээ хуваалцдаг гэж хэллээ шүү дээ, тийм ээ. Ер нь юугаа хуваалцдаг? Хуваалцахад ямар санагддаг вэ? Бостой өгөхөд. Бүгдээрээ хамт идээд гоё. Ердөөс нэг хэм би идээгүй, би чадаагүй гэж гомдлохгүй гоё. Ийм бодол төрдгөө. Олуулаа хаан чинь би намтаа зулаа ганцаархнаа идчихий та гэсэн бодол төрдгөө. Бараг л төрөхгүй. Ямар гоё юм бэ тийм ээ. Тэгвэл та нараас сайн ахтуу санаа. Би биентэйгээ хуваалцсан гэдэг чинь бас сайн зав чанар шүү тийм ээ. За том ахын захиаг сонсъё. Та манай амраа чанга уншаарай. Намайг амар тайван гэдэг. Би 13 настай. Би 2 дүүтэй. Тэднийг Хүслүн бэлгүүн гэдэг. Манай дүү бэлгүүн өгөн сайн ордог нэгийг дурдвал гэр орон цэвэрлэх гэх мэт. Бид 3 гэр орон цэвэрлэхдээ бие биендээ их тусалдаг. Хүслүнээ бол айлын ирэх буюу утгана. Бид 3 тоглохдоо хөзөр тоглодог. Хүслүн хожигдохоороо уурлаад уйлаад ундаг. Бид 3 ширээний танц тоглодог. Сайн тоглодог нь бэлгүүнээ. Дараа нь би, дараа нь Хүслүнээ. Бид хоёрыг хүмүүс хараад ихэр юм уу гэдэг. Үгүй. Ах дүү гэдэг. Би 2 дүүдээ хайртай. Баярлалаа. Нэг хоёрыг ингээ харуул өндөр намаа бас ойролцоо болохоор ах дүүс гэж бас ихэр гэж андарахаар юм байна тийм ээ. Бас адилхан нэг анги болохоор тийм бас ээж аав адилхан хувцас авдаг. Тийм үү. Гэтэ ихэр юм шиг харагдах бас гоё тийм ээ. Би бас аримдаа шүүдэрхэн 2 байвал бас сонирхолтой болоо гэж бас бодд юм аа. Хөөе Хүслүнээ чи яга уурлаад байд юм бэ? Хүсэл тоглох хазарчцахаараа. Хэрвээ дүүн хэрэг уурлвал бас өөдгөрлаад уйлвал та нар яаж харагддаг вэ?
дахиад тоглоё гэдэг яг албаар. Албаар хожигддаг гэж чи хожихороо баярлдаг уу? Яаж баярлахыг үзэж чадах уу? Ай гэж баярлд юм уу? Би хожчихлаа гэдэг үү юу? За тэгээ үзэж хэлдэг төхөө. Би гацглаа. За манай өснөө маань хөдөд болоод хожихороо ингэж баярлдаг ах нэ. Ингээд та гурыг ингэж цаа хүмүүжээс аав ээж хоёр чинь их мундаг хүмүүс байдаг ахаа гэж бодож байна. Та гурав аав ээж хоёрын тухайраа юу хийдэг? Ямар хүмүүс байдаг? Хэн гэдэг вэ? Манай ээж багш. Аав хараа инженер. Аав ээж хоёртаа баярлалаа гэж хэлдэг хөө. Аав ээж хоёртаа Аав ээж баярлаа. та хоёрт баярлаа. Бид гурыг хүмүүжүүлсэн ээж аваартаа баярлалаа хайртай шүү. Хайртай шүү. Хайртай шүү. Манай ах トゥ гурыг ингэж сайн хүмүүжээс аав ээж хоёрт нь мөнхийн хатганы бүх найзуудын зүгээс бас баярлалаа гэж хэлмээр байна. Ингээд бас та нарыг ингэж сайн сургуулж өгсөн багш нар бас байгаа ах тийм ээ? Тий. Орнагс, үлзээгс, Манайхлаа. Өөр хэмээх. баскагс. Монхот. Тэгээд гаягс, гэлаагс, собягс, мөгэгс. Зөндөө олон багш идэв тийм ээ? Энэ бүх багш нартай юу вэ? Баярлаа. Баярлалаа. Бас хайртай шүү. Ингээд Монголын маань маш олон хүүхдүүд сайн хүн болж өсөж хүмүүжиж байгааг харахтаа шүүдрэх миний хувьд бас маш их аз жаргалтай, баяр хөөртэй байдаг. Тийм учраас хүүхдүүдэд санаа тавьж хүүхдүүдийн төлөө гэсэн зурсгтээ тэдэнд үйлчилж тусалж зааж сургадаг бүх багш нартаа энэ дашрамд баярлаа гэдгээ хэлье. Ингээд өнөөдрийн манай мөнхийн хатганд ирж ах トゥ би бинийгээ ямар их хайрладгийг, бас би биендээ яаж үлгэрч үзүүлдгийг, хамтаа яаж нөхөрлөж тоглодгийг зааж бас үзүүлж үлгэр дуурайл үзүүлсэн 3 найздаа маш их баярлаа. Баярлалаа. Мөнхийн хатганд ирсэн чи ямар байсан сэтгэлээ хаваалцаж? Гоё. Хүсэн чи мөнхийн хатганы юу гүцэх туртай вэ? Нисдэг гууд дуртай тийм ээ? За нисдэг гуудад чамайг утгагүй уулзална заяа. За ингээд өнөөдрийн манай мөнхийн хатганы нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар илүү олон сонирхолтой зүйлс хүүхдэд та бүхэнд хүргэх болно гэж амлаж байна. Хааны хүүхдүүд ээ баяртай. Баярлалаа.